Намайг тогтхын их тунгалаг гэдэг. Би Монголын мянганы сорилтын сангийн худалдаа авах ажиллагааны захирлаар 2019 оноос хойш ажиллаж байна. Намайг Сүмэгийн Должин гэдэг Монголын мянганы сорилтын санд худалдаа авах ажиллагааны мэргэжилтээр ажилладаг юм хүн байна. За сайн байцгаана уу? Намайг Мөнхтрийн Бэлгүн гэдэг. Би Монголын мянганы сорилтын сангийн худалдаа авах ажиллагааны мэргэжилтэн байна. Манай багийн хувьд бол үндсэндээ 3 гишүүнтэй. Бидний үйл ажиллагааны үндсэн үүрэг бол нэгдүгээр мянганы сорилтын корпорацийн дүрм журмын дагуу одоо манай бүх тендер шалгаруулалт худалдаа авах ажиллагаа одоо явагдаж байгаа хэсэгт хяналт тавьж хариуцаж ажилладаг. За бид усны компактыг хэрэгжүүлэхдээ мянганы сорилтын корпорацийн үндсэн одоо бизнес загварын дагуу хэрэгжүүлдэг. За энэ бизнес загварын салшгүй нэг хэсэг бол худалдаа авах ажиллагааны дүрм журам байгаа. Бид нар худалдаа авах ажиллагааны төлөөлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэй байдаг. Энэ утгаараа бол бид нар 2019 оноос эхлээд Английн одоо зөвлөх компани Charles Candle & Partners гэдэг энэ компанитай хамтраад үйл ажиллагаа явуулж байна. Мянганы сорилтын корпорацийн дүрм журмын дагуу төслөө хэрэгжүүлнэ гэхлээр энэ бол зөвхөн одоо тендер шалгаруулалт ч юм уу худалдаа авах ажиллагааны тухай бол биш. Харин бүхэлдээ бол бидний нөгөө тендер шалгаруулахаас эхлээд бүр ажлын даалгавар, тэрнээс өмнө ажлын даалгавар боловсруулахаас эхлээд тендер шалгаруулах дараа нь гэрээ хэрэгжүүлэх. Гэрээний дагуу ажилтны үйлчлэгийг тайлангуудыг хүлээж авах. За дараа нь төлбөр тооцоог хийх гээд энэ бүхэл бүтэн одоо төсөл хэрэгжүүлэх бүхэл бүтэн энэ үе шатыг хамарсан ийм дүрм журмын дагуу бид нэр үйл ажиллагаа явуулдаг. За үүний нэг хамгийн одоо гол хэсэг нь бол мэдээж бидний яг хариуцаж ажилладаг худалдаа авах ажиллагааг зохион байгуулах. За нэмээд гэрээний хэрэгжилтийг удирдлагаар хангах. Энд бол одоо манай байгууллагад ажиллаж байгаа гэрээний менежерүүдэд дэмжлэг үзүүлж ажиллах ийм бол үндсэн хоёр үүргийг бол бид нэр гүйцэтгэж байгаа. Бид нар Монголын мянганы сорилтын сан дээр бас худалдаа авах ажиллагааны төлөөлөгчгээд зөвлөгтэй хамтарч ажилладаг. Зөвлөх компани маань өөрөө 8 хүний бүрэлдэхүүнтэйгээд ингээд бид нар нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монголын мянганы сорилтын сангийн бүх худалдаа авах ажиллагааг одоо зохион байгуулах ийм үүрэгтэйгээр ажиллаж байна. To see the transparency and facilitate the transparency of the procurement process. We saw earlier valuation in process. So what we were doing there is a bidding document had been issued with set criteria to ensure fairness. This was for an individual consultancy. Once that was completed, we will go through a process of approvals as set forth in what we call the PPG, which is the Procurement Guidelines of MCC. And once that's been completed, we can award contracts. Obviously, the individual sectors are managing those contractors and consultants, but we're facilitating that process and really doing the contract administration behind that. Our role actually includes implementation of procurement procedures in accordance with the Program Procurement Guidelines of MCC, Millennium Challenge Corporation, and adhering the fundamental principles of public procurement, which is transparency, fairness, competition, honesty. Our major role and objective is to achieve the best value for money in all procurements conducted using the public funds, which means that to achieve the best price, acceptable quality and required quality. We are in charge of contract administration as well, which means that we are helping contract managers in management of contracts to manage the cost, time and quality of these contracts. So we also have very good cooperation with the fiscal agent, of course, and the finance team, and the whole process, procurement process, is very complex process, which includes preparation of the solicitation documents during the planning stage, then managing the procurement process itself, then managing the evaluation process, contract signing and contract management. So we start with the planning stage, and then actually the last file in the procurement binder is the closeout form of the contract. За манай худалдаа авах ажиллагааны багийн бол өдөр тутамдаа хийж гүйцэтгэдэг ажлын нэг бол одоо гүйцэтгэгч компаниудын ажлын гүйцэтгэлийн тайланг бол боловсруулж эцлээд мянганы сорилтын корпорац руу илгээдэг ийм одоо ажлыг хийдэг. За мянганы сорилтын корпорац нь бол компактын үйл ажиллагааны хүрээнд тендерт шалгарч өндөр үнийн дүнтэй одоо гэрээ байгуулсан гүйцэтгэгч компаниудын ажлыг бол 1 жилд одоо үнэлэх эсвэл одоо шаардлагатай тохиолдолд улирал нэг удаа үнэлэх одоо ийм шаардлагыг худалдаа авах ажиллагааны
одоо дүрмдээ зааж тусгасан байдаг. За миний хувьд өдөр тутамдаа их олон ажил хариуцж ажилладаг. Эдгээрийн нэг нь бол үнэлгээний хороо бүрдүүлж ажиллах ажил байдаг. За Монголын мянганы сорилтын сан худалдаа авах ажиллагаа зохион байгуулах бүртээ тухайн худалдаа авах ажиллагаанд тохирсон үнэлгээний хороог одоо бүрдүүлж ажилладаг. Үнэлгээний хорооны ажлыг бол манай худалдаа авах ажиллагааны хөндлөнгийн төлөөлөгч зохион байгуулж ажилладаг. За мянганы сорилтын сангийн худалдаа авах ажиллагааны багийн хувьд бол тухайн худалдаа авах ажиллагаан дээр боловсруулагдсан үнэлгээний тайлан дээр давхар хяналт тавьж бас мөн яг худалдаа авах ажиллагааны төлөөлөгчтэй адилхан тухайн тендерийн баримт бичиг заасан үндсэн шалгууруудын дагуу тухайн үнэлгээний тайлан боловсруулагдсан байна уу гэдэг дээр давхар хяналт тавьж ажилладаг. Монголын мянганы сорилтын сан компакт гэрээнд заасны дагуу бүх төсөл хөтөлбөрөө бол өнгөрсөн 5 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлээд дуслаа. Мэдээж энэ 5 жилийн хугацаанд бол энэ нэлээд өндөр төвөгчлөлтэй төслийг хэрэгжүүлж дуусгахад маш олон бэрхшээлтэй зүйл байсан. Энэ бүх бэрхшээлүүдийг бид нар бол одоо хамтын хүчээр харилцан ойлголтын зарчмаар үндсэндээ бүх одоо зөвлөхүүдийнхээ тусламжтайгаар бүх гэрээд гүйцэтгэгчдийнхээ тусламжтайгаар ингээд амжилттай хэрэгжүүлж дуслаа. Манай багийн ажлын нэг өдөртөө танилцсан та бүхэнд баярлалаа. Бидний ус, бидний ирээдүй. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг батадах.